телевиз дээр суугаад тааруулан бидний хурд хөтөлбөрийг үзэж байгаа үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр энэ удаагийнхаа дугаарыг миний хобби болонгаар үзэгч та бүхэндээ бас Peking to Paris уралдааны 2013 онд оролцож байгаа тамирчид маань бас 8 орноор аялж байгаа маань. Тэгээд Монголд ирээд тэр дундаа Улаанбаатар хотод ирсэн байх үед бид бас та бүхэнд уулзаж миний хобби болонгаа өргөж байгаа. Тэгэхээр энэхүү удаагийнхаа миний хобби болонгаар онцолж байгаа машин нь бол 1929 оны Rolls-Royce байгаа. Дэлхийд дээр цор ганц гэж хэлж болохоор юм Rolls-Royce байгаа. Мөн бас Porsche маркийн автомашиныг та бүхэнд бас танилцуулсан байгаа. Тэгэхээр та бүхэн миний хобби болонгаа хүлээн авч үзсэн үү? Би бол энэ UB автоцентрээр байнга үйлчлүүлэгчийн нэг. Эдний үйлчилгээ бол найдвартай, чанартай. Энэ засварчид, техникчид нь ажлаа сайн мэддэг чадвар сайтай, харьцаа сайтай. Бүр нэг өөр юм шиг. Одоохондоо миний ч вэ, хэний ч вэ машин техникийг бүр өөр юм шиг онцлоод засаж янзлаад өгдөг. Нэгэнт эдний үйлчилгээний сэтгэл хангамжийн баталгаа бат найдвартай 100% учраас би сэтгэл амар явдаг та. No, I don't want them to gain another yard. We gotta go out there and we gotta take it. Take their game and shove it right back in their face. That's how winning is done. Team is something you belong to. Something you feel. Something you have to earn. If we don't come together, It's over. And I guarantee a week won't go by in your life you won't regret walking out, letting them get the best of you. I'll ask you. In any fight, it's the guy who's willing to die, Willing to take the hit. who's gonna win that inch. Let me tell you something you don't let in. Nothing come between us. On this team, we fight. За үзэгч та бүхэнд хурд хөтөлбөр маань миний хобби болонгаа үргэлжлүүлэн хүргэж байна. Тэгэхээр миний хобби болонгийн энэ удаагийн дугаараар Peking to Paris хэмээх одоо олон улсын багтаа замын уралдааны одоо тамирчин болох Агим Перио хоёрыг та бүхэнд бас танилцуулж байна. Энэ хоёр тамирчин маань мэдээж Итали улсаас оролцож байгаа. Тэгэхээр Peking to Paris уралдаан маань 3 жилд нэг удаа болдог. Одоо 5 дахь жилдээ болж байгаа юм уралдаан байгаа. Ер нь бол 13,000 километр замыг 8 орноор дайрч одоо өнгөрүүлдэг тийм 33 хоногт одоо дайрч өнгөрүүлдэг юм уралдаан байгаа. Тэгэхээр Агимаас асуухад ер нь бол хэд их жилдээ энэ тэмцээнд оролцож байна. Ер нь өөрийнхөө хоббигоор оролцдог уу? Ямар машинтай энэ тэмцээнд оролцож байгаа вэ? Хурд нэвтрүүлгийг үзэж байгаа монголчуудад энэ өдрийн мэндийг хүргье. Бид нэр хоббигоор энэ уралдаанд оролцдог л доо. Ер нь иймэрхүү уралдаанд оролцоод 20 гаруй жил өнгөрч байна. Периогоос асуухад Монголд яг хизээ ирв өмнө нь ирж ирсэн үү? Одоо таны яг Монголд ирсэн сэтгэл? Монголд би анх удаа ирж байна. Байгаль нь маш их таалагдлаа. Бээжингээс яг гараагаар хэлсэн гэсэн. Тэгээд хичнээн машин оролцож байна. Энэ уралдаан маань 5 дугаар сарын 28-нд Бээжингээс эхэлсэн юм. Нийтдээ 100 гаруй машин оролцож байгаа л да. 8 улсаар дайрч хамгийн сүүлд Парис хотод хүрэх юм. Одоо энэ Peking to Paris уралдаан маань яагаад заавал одоо хуучны юм автомашинаар уралддаг юм бусдаас юм өрмөц онцлогтой юм болоо? Манай уралдаанд орж байгаа машинууд бүгдээрээ дээр үеийн машинууд байгаа юм. Энэ дунд 1913 оны машин ч бий. Үүнийг дагаа жолооч нар ч гэсэн бүгдээрээ настай хүмүүс байдаг юм аа. 2010 оны одоо Peking to Paris уралдаан маань бас монголоор дайрч өнгөрсөн гэж. Тэгэхээр энэ үеэр бас Peking to Paris уралдаанд оролцсон автомашинууд маань UB автоцентр дээр бас засвар үйлчлэгээ хийлгэж байсан гэж. Тэгэхээр 2013 оны одоо Peking to Paris уралдаан маань бас заманда Монгол төр саатаж одоо UB автоцентр дээр одоо үйлчлэгээ хийлгдэг байгаа. Яагаад ер нь UB автоцентрийг сонгож машиныхаа үйлчлэгийг хийлгдэг вэ? Жолооч нар ер нь л энэ UB автоцентрт ирдэгэ гэж ярьсан юм. Тэгээд ч 2010 онд манай уралдаанд орж байсан тамирчдаас бид асуудаг юм. Тэгэхэд UB автоцентрийг бидэнд хэлж өгсөн юм л да. Ер нь эднийг их цэвэрхэн, том талбайтай, дээр нь тоног төхөөрөмжөнд хүртэл чанартай сүүл үеийн юм билээ. Тэгэхээр яг энэ уралдаанд маань хичнээн орны тамирчид оролцож байгаа вэ?
States, New Zealand, Australia. Энэ удаагийн уралдаанд Америк, Шинэ Зеланд, Австрали, Франц, Швейцар, Австри, Итали, Герман, Орос мөн Япон гээд 20 гаруй орны тамирчид оролцож байгаа. Russia, Japan, many. За тэгэхээр Пекинд Парис уралдааны маань одоо тамирчид болох Агем Пьорья хоёртой бас цаашдынх нь уралдаан тэмцээнд амжилт төсөй. Тэгээд ер нь одоо хамгийн түрүүнд зорьсон газартаа хүрээрэй гэж та бүхэнд хүсэн өрөөё. Grazie. Танай хурд нэвтрүүлгийн хамт олон ч гэсэн ажлын өндөр амжилтыг хүсье. Italiani, Anche lui è un partecipante. anche lui viene dalla Svizzera. Швейцараас тэр хүмүүс Швейцараас. Grazie. Quella è la macchina. Машин дээр улаан. Dobbiamo lavorare. Тэгэхээр та бүхэндээ Пекинд Парис уралдааны бас нэгэн машиныг танилцуулах гэж байна. Тэгэхээр энэхүү машин маань мэдээж Rolls-Royce байгаа. 1929 онд үйлдвэрлэгдсэн. Одоо дэлхийд бол цор ганц гэж хэлж болохоор машин байна. Тэгэхээр энэхүү машинууд маань бас UB автоцентр дээр ирээд ер нь тосрол үйлчлэгээ хийдэг жаа. Тэгэхээр энэ машиныг одоо хэдэн онд худалдаж авсан бэ? Дэлхийд дээр ганц байгаа гэсэн бүх юм яг өөрөөхөр байгаа юм. 2 жилийн өмнө энэ машиныг би худалдаж авч байсан юм. Дэлхий дээр байгаа хамгийн анхны Rolls-Royce цор ганцхан байгаа. Яагаад ер нь яг энэ Rolls-Royce-ыг сонирхож авах болсон бэ? Би Rolls-Royce-ийн цуглуулгатай тэрэн дундаасаа хамгийн ахмадыг нь авчирсан. Тэгэхээр одоо яг энэхүү машины жолоочоос асуухад Монголд яг хэд удаага ирж байгаа? Монголын цаг агаар ер нь ямар хөө байна вэ? Тань таалагдж байна уу? Монголд анх удаага ирж байгаа. Цаг агаар нь үнэхээр сайхан байна. Их халуун биш, хүйтэн биш. Ирэх өдрүүдийн цаг агаар ч гэсэн нэг иймэрхүү байгаасай гэж би хүсэж байна. Se il clima sarà ancora buono come questi primi giorni. Тэгэхээр одоо Бээжингээс 5 сарын 28-нд гарсан гэсэн Улаанбаатар хотод ирээд одоо машиндаа яг ямар үйлчлэгээ хийлгэж байгаа вэ? Миний машин тулгарсан гол асуудал нь тосны асуудал байлаа. Улаанбаатарт ирээд Cosmo брендийн моторын тос байгааг хараад энэ тосыг би машиндаа хийж байна. Уул нь анх гарахтаа нэлээд хэдэн Cosmo тос авч гарсан боловч бусад тамирчидаа өгөөд би дуусгасан. Эндээс би нэлээд хэдийг авч явнаа. Манай тамирчдаас нэлээдгүй нь Cosmo-г машиндаа хийдэг. Хурд хөтөлбөрийн миний хобби болон үргэлжлэн та бүхэндээ хүрж байна. Тэгэхээр Пекинд Парис 2013 одоо олон улсын ралли уралдаанд одоо Швейцараас ирж оролцож байгаа Филиппог та бүхэндээ бас уулзуулж байна. Тэгэхээр Филиппо маань мэдээж Porsche маркийн автомашинтай оролцож байгаа. Энэхүү одоо автомашинаас Монголын үзэгчдэд танилцуулбал. Allora, mia macchina, avevo già una macchina così nel 75. 75. Avevo una come questa. За энэ бол Германы Porsche гэдэг автомашин байгаа. Тэгээд энэ хүн бол өнгөрсөн жилийн машинаа худалдаж авсан гэж байна. Тэгээд яг энэ шиг бол 70 гаруй юм машинтай түүний хобби нь бол ийм машин худалдаж авах. E mi sono innamorato e ricomperato una macchina, la stessa macchina l'anno passato per fare questo viaggio del Parigi. Quasi uguale, sì. Тэгээд 70 гаруй машин нь бол бүгдээрээ яг ижлэгэн загвар их гинэ. Өөрт нэг 70 гаруй машин. Тий, өөрт нь байгаа. Тэгээд ийм машин цуглуулах хоббитэй. Тэгээд яг энэ машинд бол амар дуртай. Тэгээд өнгөрсөн жилийн машинаа дахиад худалдаж авсан юм. Энэхүү машинаа яг ямар хүн хашаар авсан бэ? Ma quando era nuova costava magari 20.000 marchi, non so cos'è in dollari, ma era $5.000 magari all'anno.
шинэ нь бол одоо 100 гаруй сая төгрөг байдаг гинэ. Тэгээд энэ бол хуучин машин тэгээд нэг сайн мэдэхгүй байна. Тэгэхээр бас Монголын маань бас үзэгчид ер нь бол хуучны машин бас сонирхдаг үзэгчид байгаа. Тэгэхээр таны машиныг бас Монголоос одоо хүн худалдаж авъя гэх юм бол та бас зарах одоо тийм бодол байна уу? Adesso devo prima andare a casa con la macchina. Ямар ч гэсэн эхлээ гэртээ харах хэрэгтэй гэнэ машин. Энэхүү Peking to Paris 2013 одоо Bradley уралдаанд оролцож байгаа машинууд маань UB автоцентр дээр мэдээж засвар үйлчлэгээ хийлгэж байгаа. Тэгэхээр таны автомашинд яг ямар хуу одоо бас зүйл учраас та UB автоцентр дээр ирээд машина янзлуулж байна вэ? Sono andato veloce e un sasso mi ha rotto la sospensione. Маш хүчтэй явж хахад нөгөө амортизатор тэр нь бол ивдэрсэн шороо ороод чулуу ороод гэсэн. Тэгээд тэрийгээ язлах гэж UB автоцентр дээр ирсэн. Тэгэхээр яг өөрөө одоо кабинда ямар хүнтэй хамт явж байгаа, найзтайгаа явж байгаа юу? Ямар хүнтэй хамт явж байгаа? Sono qui con la mia ragazza che è in hotel. Adesso fa le compere per domani per essere pronto per andare in giro domani. За машин тагаал найз бүсгүйтэй хамт явж байгаа. Найз бүсгүй нь бол энэ Монгол буудалтайгаа маргааш хүмүүсийг бэлтгээд хүлээж байгаа гинэ. Маргааш энэ дээрээс хөтлөх. Тэгэхээр ер нь одоо 5 сарын 28-нд Бээжингээс гарсан гэж энэ Монголд ирээд одоо анхны сэтгэл тэр байна вэ? Sì, è la prima volta che sono in Mongolia. Avevo un problema con la macchina e incontrata gente sul cantiere, sulla strada e mi hanno aiutato subito senza chiedere, è molto simpatico, io amo questo paese e sono prima volta qua e il primo giorno in Ulaanbaatar, è il secondo giorno. E come il clima? Il clima è come da noi, freddo, c'è ancora la neve, ho visto, è come in Svizzera. За Монголд бол анх удаа ирж байгаа. Тэгээд цагаагаар Покемон бол маш сайхан байна. Тэгээд Монголд ирж машинаа янзлуулахад бол энэ хүмүүс хамгийн анх удаа одоо энэ UB автоцентр дээр ирээрэй гэж зөвлөд энд ирж машинаа янзлуулж байгаа. Маш их баяртай байна. Тэгэхээр та бүхэнд хурд нэвтрүүлгийн зүгээс ер нь одоо 8 улсыг зорино гэж байгаа. Тэгэхээр цаашдынх нь аялал, цаашдынх нь уралдаан тэмцээн бас амжилт хүсэн өрөө. Tanti grazie a tutti, tanti grazie anche a voi. Автомашин бол уран бүтээлчд бидний ажил төрлөө амжуулахад бол хамгийн чухал зүйлсийн нэг байдаг. UB автоцентрийн байнгын үйлчлүүлэгчийн хувьд эднийд шинэ тоног төхөөрөмжөөр нь машинаа онцлуулж чанартай үйлчилгээ авдахдаа маш их баяртай байдаг да. Би машиныхаа засвар үйлчилгээг найдвартайгаар нь UB автоцентрийнхэнд даатгадаг болохоор уран бүтээлээ хийхэд сэтгэл уяг байдаг юм да. Үзэгч та бүхэндээ хурд автотөлбөрийн мэдээллийн буланг та бүхэндээ бас хүргэж байна. Тэгэхээр 6 дугаар сарын 14-нд iDrift клубээс зохион байгуулж байгаа нэгэн одоо дрифтийн шоу зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэхүү мэдээллийг бас та бүхэндээ хүргэх зорилгоор iDrift клубын тэргүүн санчиг та бүхэндээ уулзуулж байна. Манай шоу маань одоо анх удаа болж байгаа одоо Music and Drift Party одоо фестивал гэж явж байгаа. Ер нь урд нь бол Монгол ийм том хэмжээний дрифт парти болж байгаагүй. Тэр үднээр арай онцлог илүү хүмүүсийн үзэх юмсан илүү байгаа. Одоо орж байгаа хамтлаг дууч DJ тэгээд мотоциклын үзүүлбэр бүжигчид
Тэгээд бас хүмүүстээ сюрприз болох юм тухайн үед ажил айгүй олон юм байгаа. iDrift маань Монголын бас дрифтийн одоо энэ хөгжилд бас шинэлэг зүйлүүд их гаргаж ирэх хэрэгэлсэн. Тэгэхээр 2010 онд бас Night Drift шоу зохион байгуулж байна. Тэгээ манайх хамгийн сүүлд 11 онд тэгээ 11 он 12 онд ч нү. Тэгээ манайх Night Drift гэж зохиосон. UB Balance-тэй. Тэр маань айгүй амжилттай болж олныг хамарч залуустаа одоо энэ залуустаа бас өөрсдөө мэдлэгийнхэн хүрээнд бас үнэтэй хувь нэмэр оруулах гэж бас бодож байгаа. Манайх төрийн бус байгууллага гэж явдаг, нийгэмд үйлчилдэг. Тэгээд ер нь нийгмийн ер нь идэвхтэй гишүүд гэхэд болно да. Хүмүүс тусалах чиглэлээр хөгшүүдийн асамжийн газар, хүүхдийн асамжийн газар тийм юм зумаар биднээс нэлээд удаа явж одоо өөрсдөө чадах чинээгээр тусалж биднээс бас тийм болж явж ирсэн. Тийм нийгмийн ажлууд бас байгаа. Тэгэхээр энэхүү удаагийн шоуны нэр тэгээ цаашлаад ер нь бол шоуны такс хэд байх вэ? Таксанда юу багтах? За манай шоуны нэр нь болохоор Tonight гэж байгаа. Тэгээ Music and Drift Festival гэж явж байгаа. Таксын үнэ бол 10-аас 15 мянган хооронд байгаа. Яг тогтсон үнээс одоогоо гарааг байгаа. Тэрийг бас судалгаа явуулж байгаа. Бас тодорхой хэмжээнд хүмүүсээ боломж тааруулж такс явуулна. Тэгээд тэр шоу нь болохоор хүн зүгээр орж ирээд ганцхан дрифт хийсэн үзээд гарах юм шүү дээ. Хүн өөрсдөө үзсэн сонирхож байгаа тийм. Дуу хөгжим бүжиг машины үзүүлбэр оройн тэгээд манай дрифт парти маань тусаад шоу үргэлжлэхээр байгаа. Тэргээр арай онцлог авалттай. Нууцчил шоунд оройны мьюзик шоунд манаас ямар хамтлаг дуушдаг? За I Stop татар хамтлагийн дуучин Заяа, татар хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ дуучин TG, Гавана, Jenny, тэгээд DJ Zolo, Үрэ, тэгээд бас манай гадаадд одоо энэ шинэ хөгжмийн урсгал оруулж ирж байгаа бас нэг шинэ DJ байгаа. Тэрийг одоо тухайд хүмүүс өөрсдөө үзэх байгаа. Энэхүү шоуны дэлгэрэнгүй мэдээллийг ямар утсаар давлаж, ямар Facebook хаягаас олох боломжтой? iDrift клуб Facebook хуудас байгаа. Тэгээд яг тухайн үед яг шоуноос 7 хоногийн өмнөөс манай бүх реклам туршлага, интернетээр телевизээр хэвлэл мэдээлэл, радио юмар цэцлэх байгаа. Тэгээд тэрний хүмүүс хангалттай өргөх хаа гэж бодож байна. Тэгэхээр iDrift маань ер нь бол бас бусад клубүүдээс эмэгтэй гишүүнтэй гэдгээр бас давуу талтай байгаа тийм ээ. Тэгэхээр бас үзэгч та бүхэнд бас дараагийн дугаар миний хобби болонгоор бас iDrift клубын гишүүн Болроог бас та бүхэнд уулзаж, Болроотой уулзаж бас машинын та бүхэнд танилцуулах байгаа. Тэр Болроо ер нь зөвшөөрсөн тийм ээ. Зөвшөөрсөн. За ямар ч сан та бүхэндээ тэгээд дараагийн дугаараараа Болроог уулзуулна. Тэгээд iDrift-ийн одоо болох байгаа шоуны мэдээлэл өгсөн танд баярлалаа. Шоунд ч бас амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд шоун дээр бүгдээр хүрэлцэн ирж сонирхолтой зүйлийг үзэж сонирхоорой гэж хүсэж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ган зэрэг гэдэг. Би автоспорт сонирхтой залуусын төлөөлөл. Энэ жанд бол төмөр хөлийнхээ зүрх болсон мотор хорооллын тосыг сонгохдоо бид чанарыг л хардаг. Тэр шаардлага зөвхөн космост үздэг. Автомашин бол уран бүтээлчд бидний ажил төрлөө амжуулахад бол хамгийн чухал зүйлсийн нэг байдаг. UB автоцентрийн байнгын үйлчлүүлэгчийн хувьд эднийд шин тоног төхөөрөмжөөр нь машина онцлуулж чанартай үйлчилгээ авдахдаа маш их баяртай байдаг да. Би машиныхаа засвар үйлчилгээг найдвартайгаар нь UB автоцентрийнхэнд даатгадаг болохоор уран бүтээлээ хийхэд сэтгэл уяг байдаг юм да. Үзэгч та бүхэндээ папарац булангаараа бид бүхэн бас Facebook одоо цахим
хаягны одоо Paparazzi Traffic гэсэн пэйж хуудасны бас админ болох замын цагдаагийн газрын эслэгч Пүрэв Доштой та бүхнийг уулзуулж байна. Тэгэхээр энэхүү пэйж хуудас маань ер нь байгуулагдаад одоо үүсгдээд хэр удаж байна? Ер нь энэ хугацаанд хичнээн гишүүнтэй болсон байна. Энэхүү хуудас маань одоо үүсгдээд 6 сарын 1-ийг үзэж байна. 6 сарын 1-нд бол бид бол 10,000 гишүүн бол бүртгэж авсан байгаа. Мөн гишүүнчлэлээсээ бас хассан ч бас гишүүд бол байгаа. Тэгэхээр нийт бол энэ хуудасанд Traffic гэдэг энэ хуудас маань иргэдийн санаа бодлыг сонсох, иргэдээс дүрм зүйн эдгэдийн фото зураг мэдээлэл, видео болон фото зураг мэдээлэл бол хүлээн авч түүнд хариуцлага тооцдог бусад хуудсуудыг бол илүү одоо онцлогтой юм байна. Шууд замын цагдаагийн газрын удирдлагууд маань энэ хуудсанд бас айгүй ач холбогдол өгч анхаарал хандуулдаг. Бас айгүй онцлог гэж бодож байна. Бас үзэгчд маань бас телевиз, радио сонин гэлтгүү ер нь бол энэ интернет цахим орчныг бас ашиглан одоо өөрсдийн замын хөдөлгөөнд одоо соёлгүй оролцож байгаа бичлэг зургуудыг бас илгээх боломжтой. Тэгэхээр одоогийн байдлаар ер нь бол Facebook-ийн одоо энэхүү хуудсанд мэдээллүүдийг иргэд маань ирүүлснээр ер нь бол замын хөдөлгөөний одоо тэр соёлгүй оролцож байгаа дүрм зөрчиж байгаа байдал хэр багасч байна. Энэ байдал бол одоо бидний яг нүдэнд үзэгдэхгүйсэн бол илт бол багассан байна. Иргэдийн дунд бол биднээ бол замын цагдаа байсан ч байгаагүй ч бол таны зургийг дүрм зөрчивэл хэн нэгэн аваад замын цагдаад илгээнэ гэсэн мессежийг бол амжилттай хүргэжсэн байгаа. Энэ утгаараа гэсэн энэ групп манай өөрийн гэсэн төвийн бус байгууллагыг байгуулж тэр дундаа тэр төвийн бус байгууллагт үйл ажиллагаа явуулж байгаа залуучууд маань санаа сэтгэлээр нэгдэж цэвэр соёлтой аюулгүй хотыг бол зогслохын тулд нэгдэн ажиллаж байгаа маа. Тэгээ нийтдээ бол өдөрт бол энэ хуудасаар дамжуулж бол 30-аас 40 зөрчлийн мэдээлэл бол бидэнд ирдэг. Энэ бүгдийг бол тухайн хавьяаллын дагуу замын цагдаагийн тасгуудад бол шилжүүлж байгаа. Магадгүй энэ нэвтрүүлгийг үзэж байгаа те жолооч магадгүй таныг замын цагдаагийн газраас дуудаж байна. Та ийм зөрчил авчижээ. Энэ зөрчилчин ийм интернет хуудасаар дамжиж бидэнд дэвлээ гэх юм бол та бидээ гайхавал гэж хэлмээр. Одоо интернет орчинд одоо энэ Paparazzi Traffic пэйжд одоо нэвтэрсэн одоо гишүүд маань бас зарим нэг нь энгийн жижиг тэргүүдэд хариуцлага тооцоод одоо том дарга нарын джипэнд бас джип автомашинд бас хариуцлага тооцох нь бага байна гэсэн яриа байдаг. Энэ тал дээр иргэдээс бол бидэнд бол явуулж байгаа том джип унсан иргэдийг одоо ингээд хариуцлага тооцохгүй байна. Жижиг тэрэг унсан хүмүүст бол хариуцлага тооцож байна гэдэг. Энийг бол ялгавтаа хандахгүйгээр бүгдөө нь бол бүртгэж авч байгаа. Тэгээд зөрчлийн зургийг бидэнд илгээгч байгаа гишүүдтэй бол хаана болсон, хизээ болсон, хэдэн сарын хэдэн дин зөрчил гарсан гэдэг тайлбарыг бидэнд маш сайн өгснөөр бид бол арга хэмжээ тооцох бүгэн бололцоотой байгаа. Тэгэхээр бас ер нь бол үзэгчдүүд бас ерөнхийдөө энэ дээр бас туушраад байдаг тийм ээ. Одоо жижиг автомашинд хариуцлага тооцсныг нь бол тооцсон гэж үзээ. Том автомашинд тооцсныг нь бол ер нь бол бараг анзаарахгүй өнгөрөх жишээ нэ. Тэгэхээр замын цагдаагийн бас одоо тусгай хамгаалтын ч гэдэм үү бусад автомашинд ер нь хариуцлага тооцсон зураг бол энэхүү хуудсанд маань нэлээд хэд байгаа тийм ээ. Тийм энд бол иргэдэд бол те цагдаагийн байгууллагын машин тусаадууд тохиогоо ашиглаагүй дүрм зөрчиж явсан зургуудыг бол бид нийлсэн байгаа. Бид бол хариуцлага хуулийн хүрээнд хариуцлага тооцоод буцааж бол нийтлсэн байгаа. Би бол энэ UB автоцентрээр банк үйлчлүүлэгчдийн нэг. Эдний үйлчилгээ бол найдвартай, чанартай. Энэ засварчид, техникчид нь ажлаа сайн мэддэг чадвар сайтай, харьцаа сайтай. Бүр нэг өөр юм шиг. Одоохондоо миний ч вэ, хэний ч вэ машин техникийг бүр өөр юм шиг онцлоод засаж янзлаад өгдөг. Нэгэнт эдний үйлчилгээний сэтгэл хангамжийн баталгаа бат найдвартай 100% учраас би сэтгэл амар явдаг та. Та бүхэнд бидний бэлтгэсэн мэдээллүүд таалагдж байгаа гэдэгт итгэлтэй. Тэгэхээр бидний дараагийн болон бол мэдээж Nitro болон байгаа. Nitro гэхээр бас үзэгчид маань анхаарахгүй ер нь мэддэг болсон баг. Тэгэхээр Nitro болонгаа хүлээж үзье.
Би бол энэ UB автоцентрээр байнга үйлчлүүлэгчдийн нэг. Эдний үйлчилгээ бол найдвартай, чанартай. Энэ засварчид, техникчид нь ажлаа сайн мэддэг чадвар сайтай, харьцаа сайтай. Бүр нэг өөр юм шиг. Одоохондоо миний ч вэ, хэний ч вэ машин техникийг бүр өөр юм шиг онцлоод засаж янзлаад өгдөг. Нэгэнт эдний үйлчилгээний сэтгэл хангамжийн баталгаа бат найдвартай 100% учраас би сэтгэл амар явдаг та. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ган зэрэг гэдэг. Би автоспорт сонирхдаг залуусын төлөөлөл. Энэ жанд бол төмөр хөлийтэй зүг болсон мотор хорооллын тосыг сонгохдоо бид чанарыг л хардаг. Тэр шаардлагыг зөвхөн космост эздэг.
Одоо үзэгч та бүхэндээ хүргэх болон маань мэдээж зөвлөгөө болон байгаа. Тэгэхээр зөвлөгөө болон маань манай нэвтрүүлгийн ерөнхий эвэнтгэгч UB автоцентрийн механикчд манаас манай студид ирж шууд утсаар та бүхэнд бас асуусан асуултанд хариулт өгдөг байгаа. Тэгэхээр зөвлөгөө болонгаа хүлээн авч үзье.